Зарим аж ахуйн нэгжүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглаж байгааг шалгалт хийжээ. Стандартад заасан нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс өөр төрлийн үйлдвэрлэлд ашигласан хүнсний нэмэлт хэрэглэж байгаа аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд зарлалаа. Хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдал таналж шалгалтыг улсын хэмжээнд хийсэн юм а. Хүнсний нэмэлтийн импортын байдлыг аваад үзэхэд 43% нь буюу хамгийн их нь бүгд найрамдах хятад ард улсаас, 34% нь Оросын улбаны улсаас, 9.6% нь холбооны бүгд найрамдах Герман улсаас, 7.6% нь Ирланд улсаас орж ирдэг байна. Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд 118 нэр төрлийн хүнсний нэмэлтийг хэрэглэж байгаа юм. Судалгаанд хамрагдсан хүнсний нэмэлтийн 33% нь Монгол, Англи, Оросоос бусад хэл дээр бичигдсэн шашхтай байгаа бөгөөд бүтээгдэхүүний шашхнаас орц найдлах, хадгалах нөхцөл хэрэглэх арга гаж нөлөө хориглох заалтын талаар үйлдвэрлэгч, хэрэглэгч үнэн зөв мэдээлэл авах боломжгүй байна. Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж байгаа нэр бүхий кодтой хүнсний нэмэлтүүдийг стандарт заасан нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс өөр төрлийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа нь тандал судалгааны явцад бол тогтоогдсон учраас цаашид уг асуудлыг наривчлан судлаж шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн ийм дүгнэлтийг хийж байгаа. Үндэсний болон олон улсын стандартад хүнсний үйлдвэрлэл үйлчлэгэнд хэрэглэхээр тусгагдаагүй нэмэлт импортлогдсон хэрэглэгдэж байгаа тул цаашид хилээр нэвтрэх болон худалдаалагдах үйлдвэрлэлд хэрэглэх явцад тавих хяналтыг чангадах шаардлагатай гэж үзэж байна. Энэ удаагийн шалгалтаар зохих бүтээгдэхүүнд стандартын дагуу хүнсний нэмэлтийг хэрэглээгүй аж ахуйн нэгжүүдийг нэр улстай зарлаж байгаа юм. Үндэсний бүс нутгийн олон улсын стандартууд дээр нь Европын холбооны улсын техникийн зохицуулалтанд тусгагдаагүй дөрвөн нэмэлтийг хэрэгжилж байгаа асуудлыг бид нар одоо тодорхой газруудад асуудлыг тавихаар бэлтгэсэн байгаа. Энийг бол одоо Жүүр компани хэрэгжилсэн байна. Хатан бэр компани бас Белоны юунд орсон байна. Русский галбаса дахин Оолай аймагт үйлдвэрлэл явуулж байгаа энэ үйлдвэрүүд бол эдгээр нэмэлтүүдийг хэрэгжилсэн байна. Асарч ихэр хувьцаат компаниг хэрэгжилж байгаа юм байна. За Дорногов аймгийн Мандлгой хүнс хувьцаат компани бас одоо хямд хэрэгжилж байгаа. Тухайн хүнсний бүтээгдэхүүнд ямар нэмэлт хэрэгэлсэн, ямар стандартын дагуу хэрэглэх ёстой гэдгийг Монгол, Англи эсвэл Орос хэлээр бичсэн байх ёстой. Хуулийн зарт бий. Хүнсний бүтээгдэхүүн гэдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас үйлдвэрлэгчид, хэрэглэгчид аль аль нь мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм. Мэдээллийг Жазман Батболднаар бэлтгэлээ.